Сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчтэй. Өнөөдрийн манай Сөвл студ нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид наар Көгмийн нэг сургуулийн хууль зүйн сургуулийн докторант Өнөр Заяа хичээгээ өргөн оролцуулж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэг хүлээн авч оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. За ер нь таныг бас яг сонссон. Та ер нь энд ирээд хэр удаж ийн яг өөрийнхөө танилцуулгыг та бас ингээд үзэгчтэй минь хаалцаач. Миний хувьд ч одоо Солонгост ирээд маш олон жил болж байна. Тэгээ одоо 8 жил. Тэгээ анх одоо юм шиг Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд суралцж байгаа. Тэгээд одоо тухайд шалгалт өгөөд одоо 3 дахь курсээс анх ирж ирсэн. Тэгээд юуны хандууны их сургуулийн хуулийн сургуулийн оюутнаар анх 2000 онд ирж илаа. Тэгээд тэр цагаас хойш одоо бакалавра тэндээ дүүргээд дараад нь сүүлийн их сургуулийн одоо олон улсын харилцааны сургуулийн магистраар дүүргээд за тэгээд дунд нь ажиллаж гаад төрийн албанд ажиллаж гаад за тэгээд одоо 2017 оноос эхлэн Көгмийн их сургуулийн хууль зүйн сургуульд докторийн зэрэг хамгаалалтад суралцж байна. Одоо сурахын хажуугаар Көгмийн их сургуулийн улс төрийн сургуульд багшилж байгаа. Ямар мундаг юм бэ бас ингээд энэ ер нь гадаад хүн солонгосын их сургуулиудад бас ингээд багшлаа явна гэдэг чинь бас их айгуу тийм том гоё зүйл байна. Бас солонгос хүмүүс ч гэсэн өөрсдөө багшаар орох гээд ингээд чадахгүй бас хэцүү байдаг шүү дээ. Бас та бас тэгвэл айгуу мундаг явна юм шүү дээ. Яг Монгол хүн гэдэг утгаар нь бас багшлуулж байж магадгүй гэж боддог. Тэгэхээр одоо ер нь солонгос улс төдийгүй дэлхийн нийтээр их глобалчлагдж байгаа тийм үү. Даяаршил их явагдаж байна. Тэгэхээр тэр сургуульд гадаадын одоо багш нар ажиллана гэдэг бол бас их глобал гэдгийг илэрхийлж байгаа нэг хэрэг гэж бодож байна. За мөн одоо манай энэ Көгмийн их сургууль чинь Монгол оюутнуудтай Монгол оюутнуудад их сайн ханддаг. Бас нэлээд ээлтэй тийм сургуулийн нэг байгаа. За мөн одоо энэ бас нөлөөсөн болов гэж бодож байгаа шүү дээ. За баярлалаа. Ер нь 2000 оны их үеэр ирсэн гэхээр бараг л дөнгөж солонгос руу хүмүүс явдаг болоод гадаад орн руу явж үзчихсэн бас анхан үеийн бас хүн гэж бас хэлж болохоор байна тийм ээ. Яг анхан үеийн хүн гэж хэлж болохгүй. Тэгэхээр манай улс чинь 1990 онд солонгос улстай дипломат харилцаа тогтоосон тийм үү. Тэгээд 90 оны 3 сарын 26-нд анх одоо 3 дахь улсуудаас солонгос улстай эхлэн дипломат харилцаа тогтоож исэн түүхтэй. Тэрнээс өмнө бол манай улсын одоо улс төрийн тогтолцоо бол социалист юм тогтолцоотой. Өөрөөр хэлбэл социалист системийнхаа улсуудтай л юм гадаад харилцаатай байснаас бишээр одоо манайхны тухайн үед хэлдэг байсан хөрөнгөтөн капиталист юм улсуудтай юм харилцаа байдгүй байсан тийм үе байгаа. За тэгээд энэ үед одоо харилцаа тогтоосон өнөөдөр энэ дипломат харилцаа тогтоосноос хойш 28 жил өнгөрсөн байна. Тэгэхээр 1990 оноос хойш би бол 2000 онд ирсэн гэдэг чинь бүхэл бүтэн дипломат харилцаа тогтоосноос 10 жилийн дараа ирсэн гэсэн үг тийм үү. Тэгэхээр бол намайг анх ирж явах үед бол Монгол оюутнуудын тоо 200 орчим байсан. Өнөөдөр Монгол оюутнуудын тоо 5000 гарчаад байгаа тийм үү. Тэр үед бол хэлний курс гэдэг ч юм уу тийм их ирж байгаагүй. За тэгээд бид өөр иммиграшн буюу одоо цагаачлалын албаны юуг судалж үзсэн байхгүй юу? Одоо Монгол иргэд энэ хооронд зорчиж ирсэн энэ статистик нь ямар байсан бэ гэдгийг судалж үзсэн. Тэр 1990 онд Монгол улсын 3 иргэн солонгос улсад оршин сууж ирсэн. Тэгэхээр би бол энэ 3 иргэн бол одоо манахаас томилогдож ирсэн дипломат ажилтнууд юм уу тийм хүмүүс байсан баг. Тэр 1991 онд бол 7 хүн болсон байгаа юм. За ингээд энэ тоо маань өссөөр агаад 1996 он 95 оны үед бол тухайн үед ЗАГ гэж компани байсан тийм үү. Тэр одоо солонгост юм гэрээт ажилчин явуулдаг тийм компани байсан. Тэгэхээр энэ компани шугамар бол нэлээх хүмүүс ирж одоо солонгос улсад ажиллаж энэ үеэс одоо солонгос дахь монголчуудын тоо одоо ихсэх процесс эхэлсэн байна. Тэгээд 2007 онд 35,000 орчим монголчууд болсон. Тэгэхээр энэ тоо маань одоо өссөөр хагаад 35,000 болсон байж 3 За тэгвэл өнөөдөр одоо энэ тоо ямар байгааг бас судалж үзсэн. Одоо ингэ судлаа хийж байгаа хүний үед чинь дандаа ингэ тэдэс юм судалж харна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол 2018 оны 3 сарын байдлаар солонгос дахь Монгол иргэдийн тоо
47258 болчиход байна. Энэ хүмүүс маань одоо яг нэг бүртгэлтэй хууль бус биш одоо бичиг баримттай хүмүүсийн тоо судалгаа мөн үү? Манайхны яриад байдаг харын буюу одоо энэ хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийн тоонд орж байгаа. За мөн 3 сарын визтэй хүмүүс ч орж байгаа. Тэгэхээр бүгд орсон. Ерөөсөө 2018 оны 3 сарын 31-ний байдлаар Солонгос улсад Монгол улсын иргэн гэсэн одоо иргэншилтэй 47258 баг 300 хүн одоо оршин сууж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ одоо нэг одоо бахархаад байх зүйлч бас биш тийм үү. Тэгэхээр энэ нэрээр манай улсын эдийн засаг нэг муу талаар нь ярих юм бол эдийн засаг хэцүү байгаа учраас Солонгос хөвчлэн ажиллахаар ирдэг. Бас нөгөө талаараа сурахаар ирж байгаа юм гэж байна. За нөгөө талаараа бол одоо хоёр орны харилцаа ийм өндөр түвшинд одоо хөгжсөн гэдэг юм уу да. 28 жилийн дотор тийм бас юм байна. Тэгэхээр бол би бол яг одоо өөрөө ч асуулт тавьсан. Би бол яг анх ирсэн юм биш. Гэхдээ анхан үеийн одоо хавцаа тэгтээ нэг дундуур нараа биш тийм ирсэн л. За тухайн үед бас таныг бас яг ирээд солилцоогоор ирж байсан юм байна шүү дээ бас. Солилцоо биш. Ерөөсөө л сурахаар шууд сурахаар нэгдүгээр курст шууд орж ирж байгаа. Тэр үед ер нь Монгол оюутнууд бас хэр их байв, оюутнуудтайгаа хэр их холбоотой байв. Оюутнуудтай холбоотой бол яг холбогдно. Одоо тэр манай бидний үед байсан оюутнууд одоо ч гэсэн ингээс зарим сайхан ажил хийгээл явж байна. Бас зарим Монголдо бас ингээд ажил хөрлөө хийгээд сайхан явж байгаа залуучууд байна. Ер нь 2002 илүү 3 төлөв. Одоо СМАХ шүү дээ. За Солонгос дахь Монгол оюутны холбоо гэж анх байгуулагдаад тэр анхных нь хуралд бас ирж ирсэн. Тэгээ миний одоо сурч ирсэн хот маань Бухан гэдэг та нар мэдж байгаа тийм Сөүлөөс 5 цагийн зайтай газар хөдөөний сургууль ахгүй. Энэ кампус дотор ингээ уулын дунд ингээ байдаг. Тэгээ тэндээсээ ингээ ойр орхон гарах айгу хүндрэлтэй. Оюутны юм чи мөнгөгүй нөө автобусны мөнгө зүгээр. Тэгэхээр тийм оюутнуудтайгаа тэгж нөө ялангуяа Сөүл болон төвөр сурдаг оюутнуудтай тэгж ойрхон уулзах тийм боломж бол хуурхан. Тэгээ бол тэр смохын одоо анхны чуулган дээр бол ирж исэн. Тэгээ дараагийн үйл ажиллагаанд бол хол эд үрчээс бол нэгтгэж одлон оролцож байгаагүй. За тэгээд тухайн тэр хавийнхаа тэр бусхан тэр Бухан нэг нөгөө тэр хавийнхаа оюутнуудтай бол юм харилцаж исэн. Би тэгээс хаяа уулздаг тийм байна. Манай сургуулийн үед бол бакалаврын 3, магистрийн 6 оюутан байсан. Тийм нэг 9 оюутан л сураад сүүлд бол одоо тэгж шинэ оюутнууд бол бидний төгснөөс хойш очсон байна. За маш их баярлалаа. За өнөөгчөө бас ингээд бас судалж үзье. Тэгэхэд бас орчуулга хийдэг гээд бас тэр тусмаа цагдаагийн газарт бас ингээд орчуулга хийдэг гэсэн байсан да. Та бас энэ талаараа бас мэдээлэл олцооч. Тий яг ер нь бол одоо яг зөвхөн цагдаагийн газар биш одоо энэ хуулийн байгууллагууд миний мэрэгжил чинь хуулийн мэрэгжил тийм ээ. Тэр хуулийн байгууллагуудад ингээд орчуулга хийдэг зарим нэгэн одоо төрийн байгууллага орчуулганд явдаг ч юм уу юм ажлууд байгаа л да. Тэр дундаасаа нэг нь одоо цагдаагийн газрын мал байсны бүртгэлтэй орчуулагч гэж явдаг. Тэр надаас би ганцхан биш надаас гадна өөр олон орчуулагч нар бол байгаа л да. Тэгээд яг нэг юм нэг тодорхой юм шалгуур байдаг. Тэгэхээр би ч юм одоо бас нөгөө сурч ирснаа ажиллаад дахиад одоо бас нэг сураал сурангаа ажиллаад байгаа юм чинь бас ямар нэгэн тийм ажлын намайг өөрийгөө хөгжүүлэх те жишээлбэл орчуулга хийх болгонд би суралцж идэг байхгүй. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх тийм одоо боломжийг олгож байгаа учраас би тэр орчуулгын ажилд их дуртай. Бас яг ингээд тань шиг ингээд орчуулгын ажил хийх юмсан ийм гоё бас газар ингээд ажиллаад явах юмсан гэсэн бас мянган залуус байгаа хаа. Тэгээд та бас тэдний төлөөлөл болоод энд бас ингээд сууж байгаа. Би бас маш их баяртай байна. Бас айгүй гоё сонсогдож байна л та. Тэгээд ер нь бас манай залуучуудаас сүүлийн үед Солонгост маш их орчуулгын ажил хийдэг болсон байна. Уцсны газар ээлжээ гээд хүртэл тэр газар хүртэл ингээд уцс Монгол ажилтнтай байх жишээний бас айгүй их мундаг оюунлаг болж байгаа юм байна гэж үнээс харж байна. Тэгээд ер нь яг цагаагийн газар ажиллаж байхад ингээд монголчуудтай хэрэг бас тэгэхээр монгол орчуулагч байгаа юм чинь бас төдий хэмжээгээр бас гарч байгаа байх тийм үү? Тий одоо бас л нэг жоохон бараа тал шүү дээ. Гадаад байгаа ялангуяа Солонгост байгаа манай монгол иргэдийн нэг бараа талын асуудал бол хохирогч болсон байсан гэсэн, сэжигтэнч болсон байсан гэсэн цагдаагийн газрын тэнд одоо өчнө гэдэг бол бас ямар нэгэн асуудалтай болоод проблемтэй болоод л одоо очсон байгаа байдал үүдэг. Тэгэхээр
яг дандаа л монголчууд мэдээж би монгол хүн учраас монгол хэлээр орчуулагч гэдэг учраас монголчуудтай холбоотой иргэн дээр л одоо яг энэ сөүлийн төвийн орёнуудаар ер нь монголчууд маань яг ямар хэрэг төлхөө холбогдож байна вэ? Янз бүрэлтэй. Зодон байна. Хоорондоо зодтолтно. Эсвэл солонгос сүнтэй бас нэг солонгос сүн ер нь ингээд нэг жоохон гар хүрэхэд л энэ бол кем буюу одоо зодооны нэг хэлбэр болчихж байгаа байхгүй юу? Гар хүрж болтгоо. Тэгэхээр монголчууд мэдэхгүй одоо зүгээр ингээд уурандаа амар чанга гашгирч гал түлхэхэд л өстой нөгөө солонгос бол шууд босоод шууд цагтаа дуудах жишээ нь. Баримттай ялангуяа хяналтын камертай үед л тэр энэ дээр ингээд хэрэг өсчихөж байгаа юм. За мөн одоо хулгайн хэрэг байна. Хамгийн их нь хулгайн хэрэг. За хулгайн хэрэг дотроо одоо жишээлбэл ялан төрөлтөө мэдээж тий. Жишээлбэл одоо хүний ингээ гадаа тавьсан байсан дугуй. Энэ бол хамгийн их нийтлэг. Энэ одоо дугуй хэрэг дээр би нилээ хэд явж исэн. Тэгээд ийм гадаа тавьсан байсан дугуй аваа явчихж байгаа. Тэгэхээр солонгос бол хамгийн их камертай орно тийм үү? Маш их хяналтын камертай бүх юм камераар ингээ баталгааж хийж. Тэр ортноос гарахаас ахуулаад ерөөсөө тэр гудамж талбай бол их юм камертай хяналттай байдаг. Тэгэхээр хүний орсон дугуй унаад явна гэдэг бол солонгост бол хулгай. Манай монгол залуучууд энэ дээр юу гэж ярьдаг вэ гэхээр энэ юм орхицсан байсан шүү дээ гэдэг байхгүй юу? Тийм. Харин тийм одоо энэ дугуйгаа хайцсан байсан гэдэг. Энэ хайцсан байсан. Би хүний хайсан ямиг олсон гэж хэлдэг байхгүй юу? За зөвхөн дугуй биш өөр юм дээр. За жишээлбэл би нэг удаа өөрийнхөө бас энэ дээр фэйсбүүк дээр бас нэг юм биччихсэн. Тухайн үед амар уур хөдлөд бас нэг орчуулганд явчихад буудалд ажиллаж байгаа байхгүй юу? За буудалд ажиллаж байгаа нэг эмэгтэй. Тэгээд тэр буудалд ажиллаж байгаа эмэгтэй бол буудлынхаа өрөөнд дотор өрөө цэвэрлж ийсэн. Гэтэл тэр буудал ингээ байнга амьдардаг хүн байгаа байхгүй. Байнга амьдардаг хүн байгаа даа. Тэгэхээр тэр байнга амьдардаг хүн бол өөрийнхөө ноутбук ч вэ нөө гар утас ч вэ нөө юугаач орхин явчихдаг. Солонгост бол тэрийг цэвэрлэгч нь орж ирээд ингээ цэвэрлээл явна. Тэрнээс биш тэр хүний тавьсан тэр буудал байгаа ямиг хүрэх ирэхгүй шүү дээ. За тэгээд тэр буудлын өрөөнд амьдардаг тэр залуугийн одоо ноутбук алгуулсан байхгүй. За ноутбук алга болоод тэрийг одоо хайсан тэр даяараа. За тэгээд нөө буудлаас ингээ камертай. Тэгээд ингээ камераар харахаар юм бэдгүү. Цэвэрлэгч цэвэрлж л байдаг. За нөгөө цэвэрлэгчээс нөгөө эмэгтэйгээс монгол эмэгтэйгээс энэ ноутбук харсан уу гэдэг. Хараагүй да. Мэдгүй гэдэг. За тэгээд хэл мэдгүй учраас. За тэгээд 7 хонсон. За энэ хооронд нөгөө буудалд амьдардаг залуу байнга л нөгөө эзнээс ингээл асуугаад л те. Миний ноутбукийг олдвол гэж сүүлдээ ингээ цагдаад гомдол гарч байгаа байхгүй. За эндээс ингээл асуудал үүсчих гэсэн. За тэгсэн чинь нөгөө эзэн нэг сэжигтээс нэгдээд тахлаар нь эдгэр ч бас бүдүүлэг шууд тэг цусан дараа өрөөд нь ороод ингээ шалгачихгүй байгаа юм. 7 хоног өнгөрсөний дараа нөгөө монгол цэвэрлэгч эмэгтэй өрөөнд орж шалгаж байгаа байхгүй. Тэгсэн телевизэрхэн хараад ноутбук байгаа юм. Яа, тий баригдсан. Тэгээ цагдаагийн газар. За цагдаагийн газар ингээ очихоос өмнөх процесс байхгүй. За тэгээ буу юм болт юм байгаа зү. Буу юм болоод утсан буцаар яриад орчуулга энэ тэрэ болоод. За тэгсэн тэр монгол эмэгтэй юу гэж ярьж байгаа нөхлөөр. Энэ ноутбук шалан дээр байсан шүү дээ гэдэг ярьдаг. Өрөөг нь цэвэрлжсэн ирнэ. Тий, өрөөг нь цэвэрлжсэн ирнэ. Энэ ноутбук шалан дээр байсан шүү дээ. Би хайсан гэж ойлгосон гэдэг байгаа байхгүй юу? За нэг юм асуудал. Тэгэхээр манай монголчуудын сэтгүүнд байд юм уу? Эсвэл зарим хүмүүсийн сэтгүүнд магадгүй зарим л хүн л ахaltaа бүх хүний сэтгүү биш. Хүний орхисон юмыг би аваад явж болно гэдэг энэ сэтгүү бол энэ бол солонгос ер нь босод одоо улс оронд бол энэ бол гэл хэрэг хулгай. За хүн ингээ карта хаялаа штэ. Санаадгүй германоос нь унтсан. Тэр карт одоо нэг хаач байдیں۔ Тэ нэг гадаа ингээ байж исэн. За хоёр найзлыг сайхан зугаалцсан. Хоёр оюутан найз зугаалцсан гэж явж идлээ. Тэгтэл нөгөө карт ингээ нүдэнд тусч байгаа байхгүй. Авлаа. Тэглээ яриад хэрхэлчихгүй яах вэ? Мэдээж аахгүй. Тэгэхээр харин яах вэ? Зураад үзье. Марууч авч идэж үзээл. Юу чикен авч идэж үзээл ингээд картаар зурна. Тэгтэл карт бол зурагдсан газар болгондоо баримтыг үлдээж явна. Тэгээд дээрэс нь энэ бол маш том санхүүгийн гэмт хэрэг. Тэгээ энэ бүхэн бол энд одоо жишээлбэл баригдаад цагдаад одоо байцааж байгаа залуу юу гэж хэлэх вэ? Карта газар байсан штэ хайцсан байсан. Би хулгайлаагүй гэдэг байгаа байхгүй юу?
Тэгтэл энэ бол хулгай. Тийм. Тэгэхээр ерөөсөө хүний орхисон юмыг авч явж болохгүй. Энэ бол хулгай юм аа гэдгийг одоо залуучууд аюулсаа ойлгох хэрэгтэй байна. Тэгээд зөвөр яг би ингээ танил одоо цагдаагийн газар ажилладаг юм шиг найз нөхдөд байдаг л да. Тэгээ ингээ хаяа уулзаад ингээ ярахаар нэлээд дээр үеэс ингээ би нас мэддэг холбоотой учраас ярьдаг байхгүй. Орхио явцсан байсан шүү дээ. Тэрийг би авсан шүү дээ гэдэг яриаг хойд солонгосоос одоо дөрвөн орж ирсэн дөрвөгчд. За Монголын энэ хэрэгт холбогдсон нөхдөд. За хятадууд. За Оросын баг ястууд. Тэгээ Оросууд, Орос одоо Узбек. За өөрөөр хэлбэл ингээ хараадсэн чинь дандаа юм социалист системийн одоо орнууд дээр өмнө нь одоо социализмын үед өмнө нь одоо тогтолцоон социализмээс одоо бол мэдээж цэцэгтэй тогтолцоотой орн хойд солонгос байгаа шүү дээ. Тэгтэл өмнө нь одоо манай улс чинь ч гэсэн тэр социалист тогтолцоогоор явж исэн. Тэгэхээр ихвчлэн тийм улсын хүмүүс тэгж ярьдаг гинэ. Гэтэл энэ солонгос байна уу, Япон байна уу, Америк байна уу хүний орхисон юмыг авч явахгүй. Энэ авч явсан бол энийг хулгай гэдгийг мэдчихэж авч явсан учраас хулгай гэдэг хүлээн зөвшөөрдөг. Манайхан болон бусад одоо нөгөө хойд солонгосын нөгөө юунууд дөрвөгчд ч гэдэг юм уу хятадууд бол орхио явцсан байсан шүү дээ. Би хулгайлаагүй энэ хүн хайцсан байсан юм би авсан байхгүй олсон байхгүй юу яриад байдаг. Тэгэхээр энэ бол биш шүү. Хулгай тийм байна. Тэгээд иймэрхүү юмнууд бас гарч ирнэ. За бас хөгжилтэй энэ соёлын одоо ялгаанаас болоод жишээлбэл манайхан бол одоо хүний хөл дээр гიშгчээд гар ирдэг штеп. Тэгээ гар ирнэ гэдэг чинь соёлтой. Жишээлбэл Монголд бол одоо мишэлтэй гадуур явж байгаа хүний хөл дээр гიშгчээд гар орохгүй шууд гээ явчих юм бол ямар бүдүүлэг хүүхэн бэ? Тийм штеп. Гангалж гоё юм бижиж хүний хөл дээр гიშгчээд гар бүр ирдэг. Хөөч яс бүдүүлэг хогвэ гэж тооноос нөхөс. Солонгосд бол бас өөр. Хүний хөл дээр гიშгүүл мэдээж уурлаарай гэж дуудана. Санаанд туудах болохоор би бас нэг иймэрхүү асуудалтай хүмүүстэй таарчсан болохоор хэлээд байгаа байхгүй. Хүүхний гараас нэг залуу хүүхний хөл дээр гიშгчээд гараас нь барьсан. Тэр хүүхэн цагдаад бүртгүүлсэн. Яна тийм үү. Тэгэхээр энэ бол өөрөөр энэ намайг одоо тий юу яах гэж одоо хүчндэх гэж ингэж оролдож байна. Одоо эмэгтэй хүн алдчихгүй тахан байж надад ингэ халтсан. Гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нэг соёлын ялгаа иймэрхүү мөд байгаа даа. Тэгэхээр солонгост байгаа залуучууд бинэ ээдээ хүний гар хөл мөл дээр гიშгүүл яг уушлаарай гэдэг аюу сайхан хилээд явах те гар барихтай бас жоохон болгоомжтой чадчихгүй. Иймэрхүү хүчтэй асуудал байдаг байх. Би бас метрон дотор явж байгаа торомцлоод тэгээд бас нэг залуугийн хөлн дээр гიშгөнгөд шууд зуршил болоод гарнаас нь барайл авсан амар зочоод тэгээд хажууд нь ихнэр нь явж исэн. Тэгээ амар муухай би тэгээд бүр бантаа шууд цаашаа явж исэн. Тэгээд бас айгу тийм яаж харин явчаагүй энэ төр цагтаа газарлаа. Чихтэй төстэй нэг тохиолдлын тухай би яриа. Би энийг энэ цагдаа яг хүний хөл дээр одоо гიშгээд гар барьснаас үүдэлтэйгээр тэр одоо хэрэгт холбоотой цагдаагийн газар очсон мэдүүлэг өгч байгаа нэг том бишгэр юм шиг хэрнээд энэ цагдаа нар нь бол инээлтэл байгаа юм л да ерөөхдөө. Тэгтээ хэрэг үүсчихэж байгаа байхгүй горол очсон учраас. Тийм шүү дээ. Тэгэхээр би тэр хэрэг дээр орчуулагч болоод би 10 хэдэн жилийн өмнө сургуульд одоо тий Буханд ингээд суралцж байхдаа тохиолдсон юм тэгээд энэ хүн мэддэг байсан байж тээ гэдэг би тэгэхэд ойлгосон байхгүй. Юу байсан гэхээр бид нар ингээд сургуультай ингээд хоолны газартай тэгээд хоолны газар чинь ингээд нөгөө юунуудаа барайл ингээд хоол молонд очрлал явдаг штеп. Тэгээд нэг манай сургуулийн би бол нэрийг өдөө хүртэл мэдэхгүй ингээ нэг тийм өндөр одоо энэ нүдэнд харагдаад мэдэгддэг байхгүй би ингээ царайг нь харуул нүд нь ингээ бүр үлдсэн. Тэгээд нэг тийм одоо убааштай тэр чинь дээд ангийн. Тэгэхээр тэр одоо ахын хөл дээр нь би гიშгээд гар иржсэн байхгүй. Тэрийгээ би тэгтээ 10 хэдэн жилийн дараа салсан л да. За тэгээд тэр хүний хөл дээр нь гიშгээд тэгэл өнгөрцөн гар ирсэн. За тэгээд одоо тэр сургуульд би 4 жил сурсан гэдэг чинь тэр хүн ингээд 4 жил сурахад ингээд зүрх болгонд над руу ингээд амар том хардаг байхгүй юу? За тэгвэл манай Монгол оюутнууд яа энэ чамд амар сайн юм шиг байна. Чам руу амар харах ингээл тэр ядчих ингээл айгүйх зөрн сургууль юм кампус юм чинь байнга тааралдана. Тэгэл зөрх болгонд бол ингээл амар хардаг. Дараад нь тэгэл найз өхөнтэй болцсон байсан. Найз өхөнтэй болчихсон ч гэсэн л над руу ингээл яг зөрхөөрөө хоёул ингээл харна бид юу гайхаад. Тэгээ яа тухайн үед л их гайхдаг байсан. Ямар ч байсан намайг одоо тэгж хардаг хүн тэрнээс өөр байгаагүй байхгүй. Тэгсэн чинь би энэ цагдаагийн яг ийм асуудалтай хүний орчуулган дээр очиод
Би нэг одоо тэр хүнтэй гар ирсэн. Тэгээд энэ хүн намайг буруугаар ойлгоод тий одоо өөрт нь сайн учраас гар ирлээ. Энэ хөл дээр гიშгээр гар барихаар энэ одоо соёл одоо манай улсын соёл гэдгийг ойлгохгүй одоо ингэж буруугаар ойлгоод ингээд намаа ингээ гайхаад хараад идэв байсан бэ штэ гэдэг би ингээ 10 хэдэн жилийн дараа ойлгож байгаа байхгүй. Тэгээд тэр бас маш их том асуудал байна шүү. Бидний хувьд бол маш жижигхэн хэрэг мөртлөө бас энд эрүү үүсэх магадлалтай ийм том асуудал юм байна. Хөвчлөлтэй байгаа. Тэгээ ер нь одоо ингээд нэг хэрэг үүсчлээ гэж бодоход тухайн хүний одоо визний асуудал ч байдаг юм уу? Цаашаа амьдралын одоо тийм боломж болцоон дээр бас ямарваа нэг хард хол бас үлдгэл баг тий. Тэр тал дээр ер нь бол ийм цагдаагийн газар хэрэг үүсгэж очно гэдгээс бол одоо манай иргэд заавал болгоомжлох хэрэгтэй. Аль болохоор ийм асуудалд орооцдохгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгээд ийм хэрэг үүслэх гэхэд бол мэдээж хэргийн хоёр тал нэг нь бол сэжигтэн нөгөөх нь хохирогч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хохирогч сэжигтэн хоёр бол одоо хохирогч одоо манад одоо солонгост байгаа иргэдэд бол нэг нь бол хууль ёсны иргэд нөгөөх нь хууль бусны иргэд байна тийм үү. Визтэй болон визгүй. Тэгэхээр хууль бус иргэн бол хохирогч болсон тохиолдолд бол шууд баригдаад бол явахгүй. Хууль бус хэрнээ сэжигтэн болох юм бол ер нь шууд одоо цагдаагийн газар очиод одоо байцаалт өгөөд тэр тэндээсээ шууд иммиграшн руу шилжээд хэрэг нь мэдээж хүнд байх юм бол цаашаа ялаа авдаг юм уу те тэгээд явна. Хэрэг нь арай хөнгөвтөр байх юм бол тэр хүн бол ингээ хоригдчиход дутаг шууд буцаагддаг юм заалттай байгаа. Гэтэл хууль ёсны иргэд буюу одоо визтэй те оюутан ч байна уу эсвэл хөдөлмөрийн гэрээний ажилчин ч байна уу эсвэл одоо аялын визтэй ч гэсэн юм хүмүүс шүү дээ. Ийм хүмүүс одоо хэрэгт орооцолтлоо. Хохирогч биш сэжигтэн боллоо гэсэн тохиолдолд бол дараад нь энэ визний асуудал дээр заавал асуудал үүсдэг. Тий. Үүсэхгүй байх тохиолдол их ховор. Яаж үүсдэг вэ гэхээр солонгосын энэ цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага өөрөөр хэлбэл энэ хууль зүйн тогтолцоо систем нь манайхаас арай өөр. Тэгэхээр одоо цагдаагийн газар хэрэг үүсгэтлээ гэхэд цагдаагийн газар тэр хэрэгээ хааж чаддаггүй. Солонгост бол Монголоос өөр юм байна тий. Тэгэхээр тэгүр. Тэгэхээр заавал энэ цагдаагийн газарт хэрэг үүсгэхэд байцаагдаад цаашаа прокурор руу шилжиж энэ хэргийг хаах уу, хэрэгт одоо холбогдлох уу болс уу, эсвэл торгуул оногдуулах уу, эсвэл ял өгөх үү, тэнсэн өгөх үү гэдэг асуудал прокурор ингээд шүүхрэн гэж явж байгаа юм дараалалтай. Тэгэхээр цагдаагийн газар хэрэг үүсгэхдээ за мэдээж хүнд бүртгэгдсэн яадаг хэрэгт холбогдлох уу гэж хариу гарвал одоо мэдээж асуудалгүй. Тэгэхдээ тодорхой хэмжээнд энэ одоо асуудалтайгаар ингээ хариу гарчих юм бол прокурорын байгууллага руу шилжигдсэн таны энэ гэмт хэргийн бүртгэл ба штэ. Шууд иммиграшн дээр ингээ тодор улааж гарч ирж байдаг. Иммиграшны бүртгэл дээр. Яагаад тэгэхээр иммиграшн болон прокурор нь хууль зүйн яамны харьяа байдаг байхгүй юу? Хууль зүйн яамны харьяа учраас нэг одоо юм системтэй өөрөөр хэлбэл интернет бүртгэлийн систем нэг байдаг. Цагдаагийн газар бол тусдаа. Цагдаагийн газрын бүртгэл бол шууд иммиграшн дээр очдоггүй. Тэгэхээр одоо цагдаагийн газраас одоо хэрэгэн байцаагдаад одоо цаашаа прокурор руу шилжлээ. Прокурор дээр очиод нөхөр одоо хэн байдیں۔ Тэ бат өвгтөд орж бай. Прокурорын газар байцаагдж байна гэдгээс ахуулаад улаан юм гарч эхэлдэг. Иммиграшн дээр та виза очиж сунгуулах гэлээ. Уучлаарай та энэ асуудлаа шийдэж яана уу? Аюу асуудалтай. За тэгээд гэр бүлэрээ амьдардаг хүмүүсийн хувьд бол бүр асуудал нь хурцтай явчихна. Нөгөө дагалдангийн визтэй байдаг учраас тийм юм байна. Тэгэхээр ийм хэрэг үүсгэтэн гэдгээс их болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ ер нь бол ийм мэдээж гадаад улс оронд хуулиас орж байна уу, хууль бус орж байна уу, оршин сууж байгаа тохиолдолд бол одоо аливаа ийм хууль бус үйл ажиллагаа тий одоо юу гэдгийг зодон зохион хулгай ийм юмнаас маш болгоомжлж хол явах хэрэгтэй л. Бас маш анхааруулжтай зүйл байна. За бас нэгэн сэдвийг бас судалж үзээд бас нэгцээ таны та бас нэг гэрээний ажилчдын талаар гэрээний ажилчдын даатгал болон бас гэрээний бүр ажилчдын талаар аягүй сайн мэддэг. Бас энэ талаар бас нэлээд олон жилийн ажилласан туршлагатай гэсний чинь бас мэдсэн. Та бас энэ талаараас ярьж өгөөч. Яг энэ хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо буюу EPS гэж хэлдэг. Англиар Employment Permit System гэдэг. Энэ бол Солонгос улсад бол 2004 оноос эхэлж бий болсон. Тэгэхээр энэ одоо хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо гэдэг чинь яадаг вэ гэхээр Солонгос улс ингээд аж үйлдвэрчтэй 80-ад оны сүүлээс
одоо аж үйлдвэр нь эрчимтэй хөгжөөд эхэлсэн. За мөн одоо Солонгосын иргэд илүү одоо жоох юм хөнгөн ажил хийхийг хүсэж байдаг. Гэтэл энэ аж үйлдвэрчлэлтийн тогтолцоо буюу энэ хүнд хөнгөн үйлдвэрүүд, жижиг дунд үйлдвэрүүд хэмжээгээр бий болж байдаг. Гэтэл тэрэнд одоо ажиллах хүч юм хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо 3D салбар гэж хэлдэг шүү дээ. Нэг бол difficult, dirty, dangerous гэж байгаа байхгүй. Хэцүү, бохир, тэгээд аюултай гэсэн ийм энэ салбарт одоо ажиллах гадаадын иргэд маш их хэрэгцээтэй болж ирсэн. Тэгэхээр энэ 3D салбарын ажиллах хүчний одоо асуудлыг шийдвэрлэхийн тулд бол Солонгос улс ингээд үе шаттай одоо ажлуудыг 1980-ад оны сүүлээс 90-ад оны дунд үеэс одоо засгийн газар нь бодлого болгож ингэж боловсруулж явсны эцэс 2004 оноос энэ одоо тогтолцоо үүсч бий болсон. Тэгэхээр энэ одоо асуудлаа шийдвэрлэхийн тулд Солонгос улс 15 улсаас ажиллаж авахар болсон тийм үү. Эдийн засгийн одоо бол чадах араа одоо Солонгос улсаас арай доор мөн одоо Солонгос улсад ирж ажиллах боломжтой тийм 15 улс байдаг. Одоо Монгол, Узбек, Таиланд, Вьетнам гэх мэтлэн Камбож гэх мэтлэн 15 улс байгаа. Тэрний нэг нь бол манай улс байдаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор 2004 онд одоо манай улсын хөдөлмөрийн яам болон Солонгос улсын хөдөлмөрийн яам хооронд бол ийм санамж жижиг байх үсэн. Одоо хөдөлмөрийн гэрээний ажилчин одоо юу яах тухай нийлүүлэх тухай тийм ийм одоо гэрээ байгуулснаар одоо өнөөдрийн энэ гэрээт ажилчин гэдэг одоо энэ салбар энэ ажил гэдэг юм да тийм үүсч бий болсон гэж хэлж болно. Тийм тэгэхээр энээс өмнө бол хувийн байгууллагууд хийж исэн. 2004 оноос өмнө бол одоо та нар бол сайн мэдгүй байна. Тухайн үед байсан одоо энэ Солонгост ажиллаж амьдарч байсан иргэд бол мэднэ одоо ЗАГ гэж компани байна. Мөн одоо юу зуршлагч товчоо гэж байна тийм. Тэгэхээр ийм байгууллагууд байсан. Гэхдээ зуршлаг товчоо бол энэ 2004 оноос бий болсон хөдөлмөрийн эрхлэх зөвшөөрлийн тогтолцоон дээр бол оролцож ирсэн байгууллага. Засгийн газрын одоо төрийн байгууллагын үүргийг гүйцэтгэж ирсэн юм байгууллага байна. Тэгэхээр энэ үеэс бол яг одоо Солонгос улсад хөдөлмөрийн гэрээний ажилчид орж ирсэн. Тэгээ энэ одоо тухайн үед би оюутан байгаад дөнгөж төгсөөд тэр одоо зуршлагч товчоо гэж байгууллагын Солонгост орчуулагчаар анх 2006 онд орж ирсэн. Тэгэхээр тэр цагаас хойш бол одоо зуршлаг товчоо гэж байгууллага хувийн байгууллага байхгүй болоод араас нь гадаад ажиллах хүч илгээх төв гэж одоо төрийн өмчөд ийм компани бас бий болж ирсэн. Тэгэхээр энэ бол энэ компанид мөн одоо дараад нь мөн ажиллаад за тэгээд энэ маань 2011 оноос Гакет гэж энэ байгууллага маань байхгүй болж ерөөсөө энэ хөдөлмөрийн гэрээний ажилчдыг явуулдаг ажлыг төрийн байгууллага нь хийх ёстой. Гэт одоо төрийн байгууллага буюу тухайн үед нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа одоо хөдөлмөр халамжийн үйлчлэгээний төв. Хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар буюу одоо агентлаг байхгүй засгийн газрын агентлагийн энэ одоо гадаад ажил хүч илгээх асуудал хариуцсан ийм одоо газраас энэ ажлыг эрхэлдэг болсон. Тэгэхээр мөн тэр үед ч гэсэн би одоо энэ Солонгос дахь энэ ажлыг хариуцсан ажилтнаар одоо орчуулагч мэргэжилтнээс давхарлаад би явж ирсэн. За энэ маань одоо өнөөдөр бол мөн одоо бас өөрөөс гүйцэхэд явж байгаа. Би бол одоо тэр ажлыг хийхээ болсон. Тий. Одоо бол багшилж байгаа. Эрдэнэ намын хөө. Тий. Тухайн үед л ингээд ажиллаад ингээд явж исэн юм асуудлууд байгаа. Гэрээт ажилчдыг ирэхээр тусгаас ахуулаад за мөн одоо шаардлагатай тохиолдолд зарим нэг ажил туслах ч үгүй юм тий. За бас нэг гэрээт ажилчдын ер нь даатгалтай холбоотой асуудлууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл осолд орлоо, эсвэл нэг бас нас барах тохиолдлууд байдаг. Бас энэ талаар бас та ярилцаж өгөөч. Тэгэхээр гэрээт ажилчид бол одоо ирэхээрээ бол Солонгост одоо ирлээ гэхэд бол Солонгосын иргэнтэй адилхан хэмжээнд одоо хөдөлмөрийн хууль нь өөрчилж байгаа. Тэгэхээр урд нь бол одоо урд нь бас энэ хөдөлмөрийн эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо бий болохоос өмнө бол хөдөлмөрийн хуулийн тал хэсэг нь өөрчилж ирсэн юм. Гадаадын ажилчинд. За ялгуурт хандж байгаа юм. Гадаадын хүнд бол одоо ийм байна. Дотоодын иргэн бол хөдөлмөрийн стандарт хуулийн дагуу одоо ийм даатгал төлнө. Гадаадын иргэн бол тийм гэсэн байсан. Одоо бол одоо 4 даатгал гэж байдаг шүү дээ.
Тий. Сааде буу гэж хэлдэг. Миний үед үгээр тэтгэврийн даатгал, за эрүүл мэндийн даатгал, за мөн одоо ажилгүйдлийн даатгал, за дөрөвдүгüүрт нь ажлын байран дээрх осол гэмтийн даатгал гэж байна. Тэгэхээр энэ дөрвөн даатгал байгаа. За тэгэхээр гэрээд ажилчдын хувьд бол зөвхөн энэ дөрвөн даатгалаас гадна бас өөр даатгалууд байдаг. Энэ бол одоо 13 дахь сарын цалингийн даатгал, за цалингийн барьцааны даатгал, за нутаг буцах замын зарлалын даатгал гэсэн ийм одоо даатгалууд байдаг. Тэгэхээр энийг бол нутаг буцах замын зарлалын даатгалыг бол одоо манай гэрээд ажилчид бүгд мэдчихэж байгаа. Яажууд ирэхдээ 30-аас 50 мянган вон наснаас шалтгаалаад биш 500 мянган воныг одоо юу эхний сарын цалингаас нь аваад ингээд төлдөг. Нөгөө гинтийн ослын даатгалыг бол яажууд дээр ингээ анх хэрэгт нь наснаас шалтгаалаад 30-аас 50 мянган воныг аваад Samsung-ийн юм даатгал гэдэг байхгүй. Тэгэхээр энэ одоо намайг тухайн үед ажиллаж байх явцад одоо харсан проблемтэй тал юу байсан гэхэлэр одоо хөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад солонгос улсад жишээлбэл одоо нас урлаа тий тухайн ирхэн бэч гэдэг юм уу тий хөлмөрийн гэрээгээр хараар биш шүү эсвэл 3 сарын визч биш хөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад одоо нас урлаа за тэгтэл ар гэрийнх нь одоо ирээд одоо энэ чинь bon асуудал проблем үүсэн шүү дээ. Тэгэхээр энэ үед бол яадгүй гэхэлэр энэ хүн маань одоо энэ гинтийн ослын даатгалд уг нь хамрагдсан байгаа. Тийм. Энэ даатгалын төлбөр нь бол нас орсон хүнд бол 30 сая вон болгодог. Одоо энэ бол гинтийн осл ажлын байранд ирэх биш. Тийм үү? Жишээлбэл одоо усан живч гэдэг юм эсвэл одоо ямар нэгэн байдлаар гадаа машин дайруулах ч гэдэг юм тийм одоо иймэрхүү асуудал үүсгэхэд. Тэгтэл энд бол 30 сая воныг ар гэрийнхэнд нь буюу албан ёсны одоо тэр хүний гэр гэлүүлийн өгдөг одоо авах эрхтэй иргэн төлөв нь хэрвээ одоо дахир дутуу болох те хөгжлийн бэрхшээлтэй болох те ямар нэгэн одоо хөл гараанд тайрсан ч байт юм асуудал болоход одоо тэр нь юунаас нь шалтгаалаад 15 сая хүртэлх воныг олгодог. Тэгэхээр энэ бол одоо Samsung даатгалын газар тодорхой хэмжээний материалаа бүрдүүлж өгөөд л ирэхэд тэр хүний данс руу орж ирдэг юм багхгүй юу? Гэтэл одоо энэ дээр нөгөө манай иргэд сайн мэдэхгүй байдаг учраас ялангуяа би энийг бол одоо иймэрхүү асуудалд холбогдсон хүмүүс бол аюу сайн мэдж байгаа ойлгож байгаа гэж бодож байгаа нэг олон байхгүй бах. Тэгтээ гэр бүлийнх нь энэ талын мэдлэг муутагаас шалтгаалаад одоо мөнгө төгрөг яах вэ те нэг одоо тэр нас урсан хүний одоо цалин хүсний асуудал даатгалын мөнгө зүм гээл бөөн проблем болж идэл одоо энд чинь ийм хуулийн байгууллагууд хуулийн товчоо гэдэг ингээд баахан газар гараад ирсэн. Би танд туслая те одоо энэ мөнгө төгрөгийг авч өгье те. Тэгээд та надад бол ерөөсөө мөнгө өгөөд хэрэггүй. Харин би бол таны өмнөөс үйлчлэл үзүүлэхдээ одоо энэ авч өгсөн төлбөрийнхөө 20-30%-ыг авъя гэж хэлээд одоо энэ асуудлыг ингээд юу яадаг шийдэж өгнө гэсэн нэрээр за та минутаа ажил явдлаа сайн игээд буцтаач гэдэг юм ингээд араас өөртөөр нөгөө ажлыг гүйцэтгэж өгнө гэсэн одоо өөртөөр үлддэм байх. За гэтэл энэ бол одоо гэмт хэрэгт холбогдоод өмгөөлөгч авч байгаа хэрэг биш. Зүгээр л даатгалын төлбөр авахын тулд одоо тэр нөхөн төлбөрийг авахын тулд л хийж байгаа процесс болохоос шүү. Энэ бол гэмт хэрэгт холбогдсон ч байд юм уу? Эсвэл одоо цагтаа дээр очиод байцаагдаад яалчгүй хуульч өмгөөлөгч хэрэгтэй болоод 20-30%-ийн татвар одоо төлөөд хийж байгаа асуудал биш байдаг байхгүй. Тэгэхээр энийг мэдэхгүй хүмүүс жишээлбэл зүгээр ороод ирэх нөгөө нэг орчуулагч нэг өдөр дагуулж аваад тий орчуулагчийн төлбөрийг өгч болно шүү дээ. Орчуулагчийг дагуулж аваад нөгөө анкетыг бүглөөд материалаа өглөө би одоо тэр хүнтэй талигачтай төрөл садангийн холбоотой тий аав ээж нь үнэн ч гэдэг юм эсвэл эхнэр нөхөр нь үнэн гэсэн энэ лавлгаар юмудаа материалаа бүрдүүлээд тийм аваачаад өгөхөд тэр лөө шууд орж ирэх мөнгө гэдэг байхгүй. Гэтэл мэдэхгүйгээр энэ дунд 30 сая воноос 6 сая вон 9 сая вон одоо ийм хүмүүст өгсөн өмгөөлөгч нэртэй зүгээр л царгааны л ажил хийдэг хүмүүс шүү дээ. Өмгөөлөгч нар бол ийм юмд орохгүй нэг хайхтар тоож авч хэлцэхгүй. Тэгэхээр иймэрхүү асуудлууд бас их байд юм билээ. Тэгэхээр энэ дээр бас анхаарах штэ манай гэрээд ажилчид бас өөрсдөө энийг мэддэг байх хэрэгтэй. Ямар муу юм болно би өхөн би дахир дутуу болно гэд тийм яриад явах биш. Гэхдээ ер нь бол энэ яагаад би энэ даатгалд төссөн энэ даатгал нь ямар учиртай юм гэдэг юм аа бол
сонирхож байгаа хэвээр байна. За баярлалаа. Одоо манайд бас нэг комент орж ирсэн байна л да. Гэрээний хүн үнэмлэхгүй машин барьж байгаад баригдаад 1 сая воны торгууль төлсөн. Дахиад энэ үйлдвэртээ дахиад орж ирэх боломж байгаа юу? Нэг үйлдвэртээ 4 жил гараа ажилласан юм аа. Тэгээд одоо Монголд байгаа мó? Яг тийм юм шиг байна. Тэгэхээр бол 1 сая воны торгууль төлсөн гэдэг бол гэмт хэрэгт холбогдсон гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт буруутай гэсэн одоо прокурорын байгууллагын шүүхийн байгууллагын шийдвэр гарсан учраас энэ хүн торгууль төлсөн байна л да. Тэгэхээр гэрээний ажилчин дахин орж ирэхэд бол нэг шаардлага нь гэмт хэрэгт холбогдлоо байсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хүмүүний иргэний хувьд бол гэмт хэрэгт холбогдчихсэн гэсэн энэ баталгаа нотлого нь байна шүү дээ. Тэгэхээр бол одоо Монголд хэрэг байгаа бол дахин орж ирэх гэрээний ажилтан дахин орж ирэх нь тогтолцоо байгаа шүү дээ. Тэгээд тэр шугамаар орж ирэх бол энэ асуудал нь зөвхөдөж гарч ирэх болов уу гэж би бодож байна. За баярлалаа. За одоо нэг юу гэдэг шүү дээ. Одоо даатгал дээр өөр бас анхаарах зүйл одоо эрүүл мэндийн даатгалч гэдэг юм уу? Энэ бүгд бас яг солонгос иргэнтэй адилхан байдаг гэсэн үг үү? Тийм, солонгос иргэнтэй адилхан. Одоо 4 даатгал тэр бол одоо заавал төлөх ёстой албан үүргийн 4 даатгал. Энэ нь бол Монгол иргэн байна уу, Хятад иргэн байна уу, солонгос иргэн байна уу бүгд төлдөг. Энэ солонгос улсын газар нутгаар одоо хууль ёсоор ажиллаж байгаа одоо бүх хүн төлөх ёстой 4 даатгал гэж байгаа. Тэтгэврийн даатгал, за эрүүл мэндийн даатгал түрүүнд хэлсэн тийм ээ. Тэгээд ажлын байран дээрх хосол гэмтлийн даатгал, нөгөөх нь ажилгүйдлийн даатгал гэдэг. За нийгмийн даатгалын хувьд бол одоо ажил олгогч 4.5%, ажилтан өрөө 4.5%-ийг цалин дээрээс төлдөг. Манай улс бол 2006 онд солонгос улстай нийгмийн даатгалын нийгмийн хамгааллын тухай хэлцээр хийсэн байгаа. Энэ хэлцээрээр одоо манай улсын иргэн солонгос улсад одоо хууль ёсоор ажиллаж байгаа гэрээт ажилчны хувьд EUS визтэй гэрээт ажилчны хувьд бол одоо солонгос улсынхаа даатгал хамрагдахгүйгээр цалин дээрээс 4.5% өгөхгүйгээр 40 мянган воно Монгол талдаа төлөөд дараад нь тэтгэврийн нь ажилласан жил нь тооцогдоод одоо өөрөөр хэлбэл зөвхөн тэтгэврийн даатгал шүү. Тий. Тэгэхээр тэтгэмжийн даатгалынд ордоггүй. Тэгэхээр энэ одоо даатгалд хамрагдаад явах боломжтой байдаг. Тэгэхээр бол хэрвээ солонгос талдаа одоо даатгалаа нийгмийн даатгалаа төлөх юм бол 4.5%, ажил олгогчийн 4.5% буюу нийт одоо 9%-ийг одоо ажилласан жилийнхаа одоо тэр буцаан олголтыг дараа нь эргүүлж авч болдог. Тийм. Яагаад тэгэхээр одоо энэ хүн гэрээт ажилтан бол солонгос улсад бол 10-аас дээш жил төлж иш одоо нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын одоо өөр шимийг хүртэх хэрэгтэй байдаг боловч энэ эдгээр иргэдийн хувьд тийм боломж байхгүй 10-аас дээш жил ажиллах боломж байдгүй учраас энэ бол солонгос улсын тогтолцоо буцааж олгодог. E9, E8, H2 гэсэн ийм 3 төрлийн визтэй. Манай иргэдийн хувьд бол одоо E9 визтэй хүмүүс байгаа. Тэгэхээр юм байгаа. Монгол талдаа төлж болно. Эсвэл солонгос тал. За эрүүл мэндийн даатгалын хувьд бол энэ жилээс тоон одоо юуны хувь нь өөрчлөгдсөн байгаа. 312, ажилтан 312, ажил олгогч 312-ыг ингэж цалингийн хувьас тооцож төлдөг. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалт бол заавал хамрагдах ёстой. Хин хизээ юуч болохыг мэдэхгүй учраас тэгэхээр цалингийн юм өвтэй. За юуны даатгал бол ажилгүйдлийн даатгал бол 0.65 байдаг. Ажил олгогч ажилтан хоёрыг адилхан төлдөг. Ажлын байран дээр хосол гэмтлийн даатгал бол тэр ямар салбар вэ гэдгээс шалтгаалаад өөр хувьтай байдаг. Тэр нь одоо эдний хөдөлмөр халамжийн агентлаг гэж байдгийг. Тэдний юм юун дээр ингээд кодтай. Тэгээ тэр код руу жишээлбэл хүнд нөхцөлд ажилладаг, байлгын ажил хийдэг хүн бол ажлын байран дээр хосол гэмтлийн даатгал бол маш өндөр төлөгдөж авдаг, ажил олгогч төлдөг. Жишээлбэл одоо ийм зүгээр ийм офис тийм ажил хийдэг хүн бол маш бага хуваар төлдөг гэж байд юм уу те. Энэ харилцан адилгүй ийм байна. За түрүүний хүн маань болохоор Монгол биш Солонгост байдаг юм байна ажиллаа. За Солонгос 4 жилд 10 сар болгоод хараад ирэх гээд байгаамаа. Компани бичиг өгөөд явуулна гэсэн юм аа. Нүдэн бүгээс бичиг өгөөд явуулна гээд байхын буцаж ирэхэд виз гарах болов гээд гинэ. Одоо солонгост байгаа юм тийм байна. Тэгэхээр бол одоо гэмт хэрэг толбогдсон гэдэг ийм нөгөө гэрүү буюу тэмдэглэл үлдсэн байна шүү дээ. Тэгэхээр бол би бол энэ тал дээр бол
их итгэлгүй байна да. Итгэлгүй байна тийм тий. Жага итгэлгүй л санагдаж байна. Яа тэгэхээр гэмт хэрэгт холбогдсон байгаа учраас энэ бол захиргааны зөрчил хэрнээ яалтчгүй энэ одоо машин солонгос улсад чинь нөгөө машиныг зөвшөөрлгүй барьж явах дээр бас нэлээд хатуу ханддаг штеп. Тийм тэгэхээр энэ дээр бол бас жоохон асуудалтай болов уу гэж харж байна. Тэгэхээр нэг яг одоо нүдэн бүгээс бичиг өгөөд явуулъя. Одоо компаниас нь бичиг өгөөд явуулъя гэдгсэн ч гэсэн баг захиргааны зөрчил нь илүү болж таарах юм байна тийм үү? Тэг нь одоо нөгөө дахин орж ирэх тогтолцоо гэж байгаа штеп. Энэ дээр юу яа тий. Өмнө жишээлбэл хараар ажиллаж байсан тий. Солонгос улсад одоо хууль бусаар ажиллаж байсан хүнд бол дахин орж ирэх биш ерөөсөө анх гэрээгээр явж байгаа хүнийг чинь шууд авдаггүй шүү дээ. Тий. Тэгээд насны хязгаараа за мөн энэ гэмт хэргийн зөрчлийг үл заавлахаар. За бас дахиад нэг одоо коммент орж ирсэн байна. Гэрээгээр нэг үйлдвэртээ 9 жил 8 сар ажилласан. Дахиад яаж явах вэ? Гэрээгээр болохгүй юу гэдгсэн байна. Гэж явах боломжгүй. 9 жил 8 сар гэдэг чинь нэг удаагийн орж ирэхэр чинь 3 жилээр орж ирдэг. Тэрийг 1 жил 10 сараар сунгадаг байхгүй юу? Тэгэхээр 4 жил 10 сар. 4 жил 10 сар гэдэг чинь өмнө нь нөгөө өмнөх тогтолцооны үед орж ирээд 6 жилээр ажилласан болов би тэрийг ойлгохгүй нь яаж 9 жил одоо гэрээгээр ажилласан бэ гэдгийг бас тооцож чадахгүй юм л. За таас энэ асуултаас дэлгэрэнгүй бид нарт бас хэлж өгөөрэй. За тэгээд манай нэвтрүүлэг бас өндөрлөх тийшээ хандж байна. Биднэрт бас ярилцах маш олон сэдв байсан авчиг бас манай цаг бас дуусч байна. Тэгээд өнөөгчтэй хамгийн сүүлийн хэдэн хормыг бас танд үлдээе. Бас гадаадд байгаа Монголд одоо бид манай нэвтрүүлэг үзэж байгаа маш олон гадаадд сууж байгаа монголчууд байгаа. Тэр бүх хүмүүст бас хандаж хэлэх танд бас захиж хэлэх зүйл бас байгаа хаа гэж бодож байна. Тий одоо манай улс чинь 1990 оноос хойш тэ одоо ардчлал бий болсноос хойш гадаадын маш олон улсад одоо манай иргэд зорчиж эхэлсэн тий зорчиж байгаа. Өнөөдөр бол энэ тоо улам ингээл өдрөөр жилээр өссөөр байгаа. Тэгэхээр би бол өөрөө ингээм монгол хүн болж төрсөндөө их бахархдаг. Тэгэхээр энэ миний бахархал юугаар илэрхийлэгдэх вэ гэвэл би айгүй тийм монгол хүн гэдгийг маань бусад хүн ч гэсэн энэ мундаг хүн шүү энэ те одоо тийм сайн хүн шүү гэдэг тийм имижийг бүрдүүлж явахыг бас их хүсдэг. Тэгэхээр бол одоо энэ манай нэвтрүүлгийг харж байгаа залуучууд ч гэсэн тэр монгол хүн гэдэг имижээ хааж явсан гэсэн одоо тийм сайн сайхнаар харуулж тийм муугаараа биш тийм үү муугаараа биш сайн сайхнаараа харуулж ажил хийсэн ч байсан гэсэн суралцсан ч байсан гэсэн за мөн одоо өөр урлаг уран сайхны хөтөлбөрт орсон ч байсан гэсэн спорт орооч гэсэн дандаа тийм сайн сайхан талаараа харуулж авахын төлөө хичээж байгаасай гэж би хүсэж байна. Тэгээ бүгдэнд нь тэрийг уриалах байна да. За баярлалаа. За бас нэвтрүүлгээ яг ингээд өндөрлөе гэж бодсон боловч манад бас комментууд бас араас орж ирсээр байна. Тэгээд бас дахиад хідэн комментиг бас асуугаад бас нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодлоо. За түрүү нөгөө нэг 9 жил 8 сар ажилласан гэд тэр их манд болохоор гэрээгээр 4 жил 10 сараар 2 удаа явж ирсэн юм а гэдэг чинь. Тэгэхээр чин 4 жил 10 сар гэдэг чинь одоо тэгвэл тэр чин сунгахт боломжгүй. Тийм байна. Тийм байна. Нэг удаа зөвшөөрдөг. За аав харлаж байсан бол хүүхэд виз гарах болов ер нь сурах боломж байгаа болов гэдэг чинь. Гэр бүлийн лавлгаагаа одоо ч одоо би бол нөгөө солонгосын элчин сайдын яамны ажилтан биш учраас виз одоо яаж өгдөг тэр процессыг бас сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээ зүгээр практикаар харахад аав нь харлаж ирсэн хүмүүсийн хүүхдүүд нь орж ирээ сурч илээд юм билээ. Тэгээд одоо бас зарим нь олонгууд нөхөр ихнэр нь харалсан байна гэж визийн дардгүй юм билээ. Тэгэхээр би одоо нөгөө юуны элчин сайдын яамны ажилтан биш учраас тодорхой хариулт өгөхөд энд бол хүнд юм байна. За баярлалаа. За хууль бусаар 8 жил нэг үйлдвэрт ажил хийсэн хүн 13 дахь сарын цалин авч болох уу гэдэг чинь. Тэгэхээр бас нэг юмыг бол аягүй сайн ойлгох хэрэгтэй л дээ. Хууль бусаар байгаа иргэд бол одоо бүх одоо хууль ёсны асуудлаас гадуур байдаг. Даатгал тэр одоо тэд нар чи ядч бас татвар төлөхгүй байгаа тийм үү. Тэр солоос усад татвар төлөхгүй юм чинь бас нэг гэмт хэрэг байдаг. Тэгэхээр ингээд бүх асуудлаас ийм тустай байдаг учраас хууль бусаар байгаа хүн одоо 13 дахь сарын цалин авах ёстой гэж ийм бол энэ бол одоо хуулийнхаа үүднээс бол боломжгүй асуудал.
практикаас харахад үйлдвэрийн эзэн сайн бол одоо 13 дахь сарын цалин өгд юм байлээ. 8 жил нэг үйлдвэртэй ажилласан бол 8 жилийн одоо 13 дахь сарын цалин гэвэл асар их мөнгө болох нь дээ. 8 жилийн одоо үржигдэх нь шүү дээ. Нэг сарын цалин үржих нь 8 болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол хэрвээ та хууль ёсоор ажилласан бол энэ бол боломжтой. Та энийхээ төлөө явах ёстой гэж би хэлэх байна. Гэтэл хууль бусаар байсан учраас энэ бол таны өөрийнхөө даргатай ойлголцох асуудал гэж хэлэхээр байна да. За баярлалаа. Биднэрт бас ярих сэдв их байсан ч гэсэн яг манай цаг маань дуусч байна. Тэгээд бас нэвтрүүлгээ дуусгараа гэдээ бас тохио өгч байна. За тэгээд энэ өнөөдрийн сэдв маань маш гоё өргөн сэдвийг бас ярилцлаа. Маш их юм мэдэж сурч авлаа. Тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт орсон өндрөөгчтэй баярлалаа. За баярлалаа. Та нартай ч гэсэн бас ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За дараагийн дугаар хүртэл дугаараараа дахин танд хэрэгтэй мэдээлэлээр уулзцаая. За